За бүгдд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ маш сонирхолтой мэдээлэлтэй танилцуулна. Сүхбаатар аймгийн Баруун цомын засаг даргын 5 газраас 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа зөв хөвшил, зөв амьдрал хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сурагчдад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, үе тэнгийн дээрлэхэлт гадуурхалтаас ангид байх, эерэг зөвхөн болов төлөвшөх зорилгыг агуулсан бичлэгүүдтэй танилцуулна. Баруун цомын 4-р байг, 9-р байг сурагчдаас бүрдсэн манлайллын клуб сэтгэл зүйч цагдаагийн байгууллагаас өгж байгаа зөвлөмж мэдээлэлтэй бүгдээрээ танилцуулна. Тэгээд хүүхдийн одоо зөв хөгжил хүмүүжүүлэлт бол гэр бүлийн оролцоо, сурагчдын өөрсдийн оролцоо, тэгээд нийгэм зохион байгуулж байгаа контент маш олон талаас эерэг зөв хандлагыг төлөвшүүлж байж сурагчид хүүхдүүд маань бол зөв хандлагатай, зөв иргэн болох юм аа. Тэгэхээр бүгдээрээ сурагчдад тулгарч байгаа асуудлууд дээр тухайн хүүхдүүд маань ямар хандлагатай, ямар хариулттай байгааг харцгаая. Чиний бодлоор сурагчид байх ёстой зөв дадал, зөв хөвшил гэж юу вэ? Миний бодлоор сурагчид хамгийн хэрэгтэй зөв дадал хөвшил бол багш нар найзуудыгаа хүндлэх, эрүүл амьдралын хөвшилтэй байх, цаг баримтлахаар цэглэн гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Үе тэнгийн дээрлэхэлт гэж юу болох талаар чи хэрхэн ойлгох вэ? Үе тэнгийн дээрлэхэлт гэдэг нь хүүхдүүд бие биенийгээ бүлэглэн дээрлэхийг гадаад үзмж болон харагдах талаар нь догдол шоглохыг хэлнэ гэж боддог. Сурагчдын дунд ямар хэлбэрээр илэрдэг гэж боддог вэ? Сурагчдын дунд бие махбодын болон цахим хэлбэрээр илэрдэг гэж боддог. За баярлалаа. Баярлалаа. Сургуулийн орчинд өсвөр насны хүүхдүүдийн дунд веб буюу цахилгаан танхимыг хэрэглээ ажиглагдах уу? Ер нь нэрстэйсийн ажиглагддаг. Тамиг болон вебний эрүүл мэндэд үзүүлэх сураг нөлөөний талаар чи юу мэддэг вэ? Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь бол гадаад үзмж муу харагдах. Тэгээд уушиг цоорох талаар. За баярлалаа. Захим орчинд болон сошиал сүлжээнд захим гэмт хэрэг эрсдэл их байдаг. Чи захим орчинд өөрийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг вэ? Ерөө айлч платформ, вебсайтаар таньж мэдгүй хүнтэй харилцаадаг тоох нь өөрөө буруу гэж боддог. Ер нь л гол үндэс нь тэр ах гэж боддог шүү дээ. Ер нь ямар ч хүнтэй тэгэл нэг танихгүй хүнтэй л ер нь харилцаадаг тоохгүй байхад л аль болох тиймэрхүү болно доо гэж. Тий. За баярлалаа. Баярлалаа. За тэгээ яг тулгамдж байгаа асуудлууд бол асуусан байна. Тэгээ сурагчид маань эерэг зөв хариултуудыг өгсөн байна. Сурагчдын оролцоотой бол 2 контент ирүүлсэн байгаа. За хамгийн ихнийх нь нийгэмд одоо ямар асуудал тулгараад байгаа талаар бичлэг хийсэн бэ гэдгийг үзэн сонирхцгаая. За, сайн байцгаана уу хүүхдүүдээ? За, сайн байна. За, өнөөдрийн хичээл өмнө үзэн хичээлээ баттгаад батгал хичээл орно хүүхдүүдээ. За, өнөөдөр манай ангид шинээр хүүхэд хичээж ирж байгаа. За, хэдүүлээ хүүхдээ хүлээн авч танилцъя. За, шинэ хүүхд ороод ирээрэй. За, энэ хүүхд өнөөдөр манай ангид хичээж ирсэн байна. За, Михо өөрийгөө танилцуулаарай. Наа галаа гэдэг юм. За, галаа гэдэг гэж юм. За, энэ найзтайгаа тусал дэмжиж одоо хамтран суралцаарай. За, тэр арын ширээний годын ширээний хамгийн арга сууч Михо. За. Сэно. Хойлоо танилцъя. Наа Тэмүүжин гэдэг. Галаа. Чамбалаа нөө. Маа. Чи завсарлахаар юу гэх юм? Туслан хичээлээ хийдэ. Өөрөөхөн гарч идэрхөө. Тэгээд юу вэ? За. За, хичээл дууссан хүүхдүүдээ завсарлаж болно. Завсарлаарай.
Жан гоён заач хөө. Чимээгүй намайг дараа ирээ заа. Уучлаарайч. Ундагаас би аваагүй. Энд чи буруу хөшөө шүү дээ. Оо, юу вэ? Шинэ сургууль ямар вэ? Тэйлээ. Начи. Ингээ өгч. Шинээс таасан үстэй. Тэгсэн шүү дээ. За веб өгч. Юу вэ? Бид хоёр тим ирэхлээр болцсон шүү дээ. Юм чамаг явснаас хойш тэглээж наа чи буруу юм шүү дээ. Насны өрөөгөө бидний чинь зүйл хартай гэдэг чимээ заалсан даа. За ирсэн нэг юм болсон. За бид хоёр хичээлтэй байна. Анда би ч нэг юм хэлэхгүй болохгүй юм шиг байна. Юу? Чиний саяны ундаа болоод веб итгэж чаа. Одоо ч би ингэ зүйл юм шиг болсон. Дараа мөр даваад шүү дээ. Минер ч өөр анхаарваа. За нэрэж тийм ингээ хандаа. Сургуулийн хүчин төгтөл богж ажиллах чаан та буруу зүйл шүү дээ. Тийм шүү дээ. Болчихлоо. Тэгээ. За маш хөөрхөн сонирхолтой контент болжээ. Энэ контент дээр хүүхдүүд нь ер нь юу илэрхийлэх гээд байгаа вэ гэдгийг та бүхэн бас тусдаа дүгнээр. За миний бодлоор бол сургуулийн орчинд одоо бие зөв авч явах, аливаа гэмт хэрэгээс ангил байх, веб одоо тамхи гэх мэтлэн одоо энэ буруу зуршлуудаас бас хол байхыг хүрээлсэн байна. Бас найз нөхдийн хүрээлэл хүнд одоо зөв эерэг хандлагыг авчрах ёстой гэдгийг харуулсан контент болжээ. Тэгвэл дараагийн бичлэг дээр хамтдаа үзцгээе. Хөөе, энийг хартаа ямар заваа юм бэ? Сэтгэн. Маа, чатаартаа. Оо ингэж болохгүй шүү дээ. Хоёлаа нэг юм хэлье. Тэгээ та гурав одоо боллоо. Нэгнийг яах гэж ингэж дээ. Энд чинь дээрлэх гэсэн үг шүү дээ. Энд чинь буруу хөвшил шүү дээ. За хаадмсрээр дугаа орой. Сая бид нэр арай хэтрүүлсэн үү? Бидрийг өөрчлөөрэй. Сая гурлаа арай хэтрүүлчихсэн юм шүү. Нээлбэр уйлчихсан биш. Нэрээ үлдсэн юм. За зүгээрээ яа л гэж зүгээ. Бидний бодлого хэлсэн үг найзыг маань насан туршид гомдоож магадгүй шүү дээ. Бид нар нэгнийгээ доош нь хийж доромжлох биш цогтой байж дэмжих хэрэгтэй үстэй. Хэдлээ очиж уйслахгүй хэрэгтэй хаа. Нэрээ тийм ч юм уу? Гурлаа очиж уйслахгүй хэрэгтэй хаа. Тийм тийм. Холан бид нар жоохон муухай сан гаргачлаа. Бид нарыг уучлаарай. Зүгээрээ. Чи юу хийж байгаа юм? Дараагийн цаг шалгалттай гэсэн шүү дээ. Бүгдээрээ цуг хийх үү? Юу? За. Энэ байгаа зү. За маш сонирхолтой нийгэмд одоо зөв эерэг хандлагыг төвөрүүлэх юм бичлэг болсон байна. Тэгэхээр энэ үеийн дээрлэлт бол ямар ч хэлбэрээр одоо илэрч болохыг нэгдүгээр тааруулсан байна. Цахим дээр одоо хүний зургийг зөвшөөрлгөө тавих одоо нэгнийгээ гойшлох нь бол бас дээрлэлтийн хэлбэр юм аа. За үүний оронд
одоо хамтран ажиллаж, хамтран суралцаж, нэгнийгээ дэмжиж, сонсож ингэж явах хэрэгтэй гэдгийг эерэг зөв хандлагыг бол энэхүү контентээр хүргэсэн байна. Мөн одоо цахим орчны зөв зохистой хэрэглээ, ёс зүйг баримтлахыг бол уриалсан байна гэж харж байна. За одоо бүгдээрээ цагдаагийн байгууллагаас эрүүлсэн өсвөр насны хүүхдүүдэд гэмт хэрэгтэй холбоотойгоор ямар хууль эрх зүйн одоо арга хэмжээ авдаг, мөн одоо ямар гэмт хэрэг сүүлийн жилүүдэд хамгийн их одоо тохиолдоод байна вэ гэсэн тоон мэдээлэл судалгаатай танилццгаая. За сайн байцгаана уу? Сүхбаатарын цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжлийн цагдаагийн хошиж энх хад байна. Та бүхэндээ одоо өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэг зөрчилд ямар байдлаар холбогдоод өртөөд байгаа талаар товчхон мэдээлэл сэрэмжлүүлгийг хүргэх гэсэн юм аа. За, зөрчлийн тухай хуулийн тодорхой 5 бүлэгт одоо 14-өөс дээш насны хүүхдэд хариуцлага оногдуулахаар ингэж заасан байдаг. Тэгэхээр одоо зөрчлийн тухай хуулийн 8-6 буюу бага хэмжээний хулгай мансорсон бол, за тэгээ эрхийн үнэлэхгүй тээврийн эсч жолоодсон бол, за тэгээ жагсаал цуглаан зохион байгуулахад оролцсон бол, за тэгээд танхаарах гэсэн 5 төрлийн зөрчлийн арга хэмжээнд одоо 14-өөс дээш насны хүүхдэд 14 наснд хүрсэн хүүхдэд одоо зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулж болно гэж заасан байдаг. Тэгэхээр одоо аймгийн хэмжээнд бас баггүй цаашил орчинд яригдаад байгаа өсвөр насны хүүхдүүд дэлгүүрээс чихэрж янз бүрийн байдлаар хулгай хийгээд байна гэсэн мэдээлэл нэрсээр явдаг болсон. Тэгэхээр 14-өөс дээш насны хүүхдүүд л энэ бага хэмжээний хулгайлах зөрчлийн шинж үйлдэлээр нь шүүхж шилжүүлж хариуцлага оногдуулдаг болохыг бас та бүхэнд анхаарал хэлмээр байна. За дараагийн дугаарт өсвөр насны хүүхдүүд охид өвгүүд маань цахим орчинд бас илүү нээлттэй, илүү идэвхтэй байдгаараа бас гэмт хэрэг холбогдох, хохирох асуудал сүүлийн үед ихсээр байна. Тэгэхээр цахим орчинд манай хүүхдүүд маань аль болох өөрийн хувийн мэдээллээ байршуулахгүй байх. Цахим орчинд пост нийтлэлийг цагийн зөрүүтэй эснээр та өөрийн аюулгүй байдлыг хамгаалах нэг үйлдэл болох юм аа. Үеийнгийн дээрлэлтийн талаар манай цагдаагийн байгууллагаас бас аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн донд ахлахангийн сурагчдад яриа таниалга мэдээлэл хийхдээ давхар санал асуулгыг авсан байгаа. Санал асуулганд нийтдээ аймгийн хэмжээнд нэг 5000 орчим сурагч хамрагдсан санал асуулгын дүү мэдээ нэгтгэгдсэн байт юм аа. За энэ дүү мэдээгээр одоо нэгдсэн тайланд нь болохоор за хил амаар доромжлох хамгийн өндөр түвшинд буюу нийт судалгаанд аврагдсан хүмүүсийн 42% хил амаар доромжлох үеийнгийн дээрлэлтэнд өртсөн. За дараагийн дугаарт хотлороо тараах мөн түгээмэл 32% хотлороо тараах юм дээрлэлтийн шинжид өртсөн гэсэн. За дараагийн дугаарт болохоор гадаад төрхөөр ялгуурлах нь донд түвшинд буюу 22%-тай бас өртөж байсан гэж хариулсан байна. За цахим дээрлэлтэнд харьцангуй бага манай аймгийн хэмжээнд бас нэг 16% цахим дээрлэлтэнд өртсөн гэсэн хариулт өгсөн байна. За дараагийн дугаарт нь болохоор дээрлэлтийг ажигласан сурагчид харж байсан сурагчид тэгэхээр бас нэг 25% харж байсан гэсэн хариултыг өгсөн байт юм. За тэгэхээр энэ сургуулийн орчинд сэтгэл зүйн дээрлэлт одоо бас давмгаалж байна гэж үзэж байгаа учраас сэтгэл зүйн дээрлэлт гэдэг нь одоо цаана дээрлэхүүлж байгаа хүүхдэд ийм ахуйд болоод сэтгэл санааны хувьд маш их хохиролтой байдаг зөв шүү гэдгийг бас анхааруулж хэлье. За тэгэхээр бүгдээрээ өсвөр насны хүүхд гэмт хэрэгт холбогдвол одоо хууль зохицуулалтаар бол ямар одоо хариуцлага ноогдуулдаг вэ талаар танилцлаа. Мөн үг хэлээр доромжлох юм үүтний дээрлэлт бол 42% маш өндөр байна гэдгийг харлаа. Тэгэхээр хүүхдүүдэд энэ нь бол эргүүлээд сэтгэл зүйд маш одоо том хөрөг нөлөө үзүүлдэг талаар сая цагдаагийн байгууллага маань мэдээлж байна. За тэгвэл баруун цамын засаг даргын 5 газрын дэргэдэх сэтгэл зүйч энэ өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйтэй холбоотойгоор яг ямар мэдлэг мэдээлэлтэй байх ёстой талаар ямар зөвлөгөө өгөхийг хамтдаа сонсцгоё. За сайн байцгаана уу, намайг Буянзэ гэдэг. Би Баруун Сумын засаг даргын 5 газрын дэргэдэх сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч хүн байна. Тэгэхээр Баруун Сумын засаг даргын 5 газар бол зөв хөвшил, зөв амьдрал хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. За ингэхдээ хоёр сэтгэл зүйчд маань иргэдтэй ганцаарчлан зөвлөгөө, бүлгийн уулзалт, сургалт онцлогоо гэсэн чиглэлээр үйл ажиллагаа хийгээд явж байна. За
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог бол яг энэ үед ихээр маш докторгүй нэг талаас болж ирдэг. Нөгөө талаас бас би хэм бэ, би юунд дуртай юм бэ буюу бигээ олж эхэлж идэг. Тэгэхээр энэний цааш шалтгаан нь хүүхдийн дааврын өвчлөлттэй нэг талаас шууд холбоотой. Нөгөө талаас тархины өвчлөлттэй шууд холбоотой гэдэг бахны. Өөрөөр хэлбэл одоо хүүхдийн сэтгэл хөдлөл маань нэг болохоор огц өмсөх, нэг болохоор уурах буюу хинтээж дугармааргүй, харьцмааргүй санагдах. Энэ тохиолдол бол хэвийн буюу энэ наснд илэрдэг онцлогоо гэж ойлгож байна. Тэгэхээр үүний цааш шалтгаан нь түрүү хэлсэнчлэн тархины хөгжил буюу хүний тарих дунджаар 25 наснд хөгж дуусдаг. Тэгэхээр хамгийн сүүлд нь бидний тархины урд хэсэг буюу тухны ардлын хэсэг хөгж дуусч идэг. Энэ тарих маань хүний сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг зохицуулж өгч идэг хамгийн ухаалаг тарих учраас энэ үед одоо өсвөр насныхан маань энэ сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байх тохиолдол гарах нь элбэг. Тийм учраас яг энэ чухал үедээ, чухал шийдвэр гаргаж байгаа үедээ найз нөхдөдөө ярилцах, бусдаас дэмжлэг авах энэ нь бол хэвийн зүйл. Буцаагаад найз нөхөд болон эцэг их асран хамгаалагч нь бол өсвөр насны хүүхдэд дэмжих, ярилцах, сонирхох гэдэг үйлдэлүүдийг буцаагаад гаргах нь зохистой. За баярлалаа. Тэгвэл үе тэнгийн дээрлэхэд хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар сонсцгоё. Үе тэнгийн дээрлэхэд өртсөн өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол маш их сэтгэл зүйн хувьд хохирол амсч идэг. Өөрөөр хэлбэл одоо энэ тохиолдолд хүүхдийн өөрийн үнэлэмж шууд буурч эхэлдэг. Тэгэхээр өөрийн үнэлэмж нь буурсан хүүхэд аливаа зүйлд оролцохгүй байх, бусдаас өөрийгөө тусгаарлах гэх мэтчлэн зүйлсээс өөрийгөө нийгмээс одоо ингэж тусгаарлаж эхэлж идэг учраас өсвөр наснаараа маш олон боломжуудыг, маш олон одоо амжилтаа алдчих тохиолдол байдаг. Тэгэхээр одоо санаатай болон санаандгүй үйлдэлээр би бинийгээ дээрлэх, би бинийгээ ялгарлан гадуурхах гэдэг бол тухайн хүүхдэд үлдэж байгаа насан туршийн хохирол учраас хүүхдүүд маань аль болох сэтгэл хөдлөл үйлдэлээ цэнгэж байх нь зүйтэй байх нэ. За тэгэхээр үе тэнгийн дээрлэхэлд захин дарамт одоо энэ гадуурхалтын хэлбэрүүдээс болоод хүүхэд одоо өөрийн байр сууриа илэрхийлэх, нийгэмд өтөх санаачлагтай байх, ур чадвараа харуулах, хөгжиж боловсрохыг нь хязгаарлаж байдаг байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө чимээгүй дайсан байх нэ. За түрүүнд эхлэхэд л хэлсэн тийм ээ, зөв хөвшил, зөв амьдрал хөтөлбөрийн өрөөнд ирнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зөв үлгэр дуурайлал, зөв амьдралын хөвшлийг олгохоор бол энэ хөтөлбөр маань хэрэгжиж байгаа. За тэгээд энэ контентэнд болохоор 4-р байг, 9-р байгийн хамт олон тэгээд цагдаагийн байгууллага, за манлайлал клубын сурагчдад оролцсон байна. Сайн байцгаана уу, шинэ үеийн манлайлал клубээс мэдчилж байна. Манай клуб нь 2025 оны 5 дугаар сарын 1-нд байгуулагдсан бөгөөд хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газарт хариалагддаг. Мөн одоогоор 22 гишүүн 6 удирдах зөвлөл, санаачлагч, сонсогч, нөлөөлөгч гэсэн тус бүлэг танхим хуваагдсан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай клуб нь нийгмийн асуудлыг судлан түүнийг хамтран шийдвэрлэж ирээдүйд хариуцлагатай, эргэн болж төлөвшүүлэх зорилготой ба та манай клубт элснээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдад нөлөөлөх, шинийг санаачлах гэсэн олон төрлийн ур чадвар эзэмшнэ. Мөн бид сэтгэлийн тус нэртэй сайн дурын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан бөгөөд Сүхбаатар аймгийнхаа баруун урт сумын ахмадуудын гэрт нь очиод хашаа хороог нь янзалж өгөх, усыг нь төхүүлж өгөх, хэрэгцээд гарын бэлгээр хангах гэх мэтээр ажилласан байгаа. Шинэ үеийн манлайлагч клуб нь жил болгоны 5 сард бүх нийтээр мод тарих аянд нэгдэж нийт 150 мод тарьсан. Нэг хүн нэг мод тарьснаар ихтлхийдээ том хөв нэмэр оруулж чадна. Бид Сүхбаатар аймгийн баруун урт сумын засаг даргын тамирын газартай хамтран үе тэнхиндээ нөлөөлсөн контент хийдэг. Ялангуяа өсвөр насныхан болон залуусын үзэл бодолд контент нь маш хүчтэй нөлөөлдөг. Манай клуб нь өсвөр үеийнхний гар утасны зохистой ашиглаж чөлөө цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх тал дээр уриалан ажилладаг. Үүний хүрээнд бид e-спорт болон сагсан бөмбөг тэмцээн зохион байгуулсан байна. Шинийг сэтгэж ирээдүйг өнгөлөн. Бид бол шинэ үеийн манлайлагчид. Үе тэнгийн найзуудаа зөв хөвшил, зөв амьдралд уриалж байна. За тэгэхээр баруун урт сумын засаг даргын тамирын газрын одоо энэ зохион байгуулж байгаа зөв хөвшил, зөв амьдрал хөтөлбөрийн хүрээнд бол өнөөдрийн контентыг бэлтлээ. Өсвөр насны хүүхэд болон гэр бүлийн гишүүдэд бол за сурагчдад тохиолддог одоо асуудлуудын талаар болон хууль эрх зүйн одоо гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллүүд, за тэгээд өсвөр насны хүүхдүүдийн дуу хоолой одоо тэднэрийн үзэл бодлын талаар болон аливаа тулгарсан асуудлын ард бид нэр хэрхэн даван туулж гарах боломжтой вэ гэдгийг харуулах зорилготой контент байлаа.